Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын нутагшил суурьшлийн хөтөлбөр буюу Нэгдсэн үндэсний байгууллагын капитат нь Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн шийдвэрээр 1978 онд байгуулагдсан хот тосгодын нийгэм байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжиж ажиллах бүрэн эрхийг хүн бүрийг зохистой орон байраар хангах урьяанд ор хэрэгжүүлдэг хот байгуулалтын төрөлцсөн агентлаг юм. Нэгдсэн үндэсний байгууллагын хабитат нь Нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн хөтөлбөрийн 11 дахь зорилт буюу ээлтэй хот иргэдийн оролцоог дэмжих зорилтын хэрэгжилтийг хангах чиглэлээр дэлхийн 90 гаруй оронд бодлогын зөвлөгөө, техникийн тусалцаа үзүүлэн ажиллаж байна. Монгол дахь үйл ажиллагаагаа Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэхэд баримтлах стратеги хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах техникийн тусалцааны төслөөр 2006 онд эхлүүлсэн билээ. Улаанбаатар хотын захиргааны гэр хорооллын хөгжлийн хувьд баримтлах бодлогын баримт бичиг дээрх төслийн хүрээнд боловсруулагдсан бөгөөд энэхүү бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Улаанбаатар хотын захиргаатай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Нэгдсэн үндэсний байгууллагын капитатаас өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын 4 дүүргийн гэр хороололд нийт 12 сая долларын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хабитатын хөгжүүлэх үйл ажиллагаанд баримтлагдаг үндсэн зарчим нь хот суурин болон хөдөөгийн иргэд төсөл хөтөлбөрийн үр дүнг зөвхөн хүлээн авахч биш, амьдрах орчинд нь явагдах альва хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд төлөвлөлтөөс нь эхлээд хэрэгжүүлж дуусах хүртэл хамтран оролцох эрхтэй гол оролцогч тал гэж үздэг юм. Энэхүү зарчмыг мөн гэр хорооллын нөхцөл сайжруулах төслүүдтэй баримталдаг бөгөөд гэр хорооллын оршин суугчдыг зохион байгуулалтанд оруулж амьдралын нөхцөлөө сайжруулах, эрэлт хэрэгцээ хэрэгжүүлэх арга замаа хамтран тодорхойлж өөрсдөө хэрэгжүүлэх боломж эрхийг нь олгодог байлаа. Тухайлбал Япон улсын засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлсэн оршин суугчдын оролцоотойгоор Улаанбаатар хотын гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслөөр гэр хорооллын 5 хорооны иргэд дээрх зарчмын дагуу бүлгийн зохион байгуулалтанд орж орчноо сайжруулах хэрэгцээгээ өөрсдөө тодорхойлон удамшны гэрэлтүүлэг, явган зам, шат, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай, явган гүүр, ус зайлуулах шугам, ус түгээх цэгийн тогтчилт зэргийг өөрсдөө хийж гүйцэтгэсэн болно. Төслийн зүгээс орон нутгийн захиргааны байгууллагын хэрэгцээтэй гэж үзснээс илүү оршин суугч иргэдийн хэрэгцээтэй гэж үзсэн нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулахыг чухалчилж цэцэрлэх сургууль, олон нийтийн заал, нийтийн ах үйлчилгээний төв, ахмадын төв, өрхийн эмнэлэг зэрэг 15 барилга байгууламжийг бариулснаар нийгмийн үйлчилгээний хүртээмж нэмэгдснээс гадна олон хүн төр болон байнгын ажлын байраар хангагдсан өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байна. Одоо хэрэгжиж буй дасан зохицох сангийн санхүүжилттэй Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн үерийн эрсдлийг бууруулах төсөл мөн дээрх зарчмаар хэрэгжиж байгаа бөгөөд хамгийн өндөр эрсдэл бүхий гэр хорооллын 7 хороонд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ялангуяа үерийн аюулыг тэсгэрлэх чадварыг бэхжүүлэх үйл ажиллагаа иргэдийн оролцоотойгоор явагдаж байна. Төслийн хүрээнд толгой цэцэл, Уляастайн голын сав газарт суурьшсан гэр хорооллын өрхүүд газар ашиглалтын нөхцөл байдлаа үнэлж цаашид авах арга хэмжээгээ өөрсдөө төлөвлөн бага оврын ус зайлуулах шугам, өрхийн ариун цэврийн байгууламжаа сайжруулах ажлыг гардан хийж гүйцэтгэж байна.